байна уу? За өнөөдөр Улаанбаатарын нийтийн төв номын сангийн хаан урдуур салбар манай төслийн номын санч нарт зориулсан сургалт хийгдэж байна. За ингээд одоо сургалтын үйл ажиллагаа болон манай төслийн үйл ажиллагаатай танилцах өнөөдрийн үйл ажиллагаанд орё. За хаан урдуугийн сургалт маань одоо эхлэхэд бэлэн болоод байна. За эхлээд бүгдээрээ нүүлчлэгээ нэвтрүүлж байгаа техник технологи компьютер амж томд хөрөмжтэй товчхон танилцаад тэгээд сургалтынхаа үйл ажиллагаанд орно. За манай төслийн үйл ажиллагааны хүрээнд хаан урдуугийн номын сангийн салбар дээр иж бүрэн 2 компьютерийг монгол хэлний ярьдаг програм, захин брайлт хөрөмж гэх мэт өндөр технологийн шийдлүүдийг номын сангийн үйлчлэгэнд нэвтрүүлж энэ хаан урдуугийн хэмжээнд байгаа харааны бишэлтэй иргэдэд нийтийн номын сангийн үйлчлэгийг байнгын үйлчлэгээр хүргэхэд бэлэн болсон байна. За ингээд энэ хэсэгт байгаа энэ 2 компьютер бол яг хараагүй хүмүүс интернет мэдээлэл нийтийн номын сангаар дамжуулаад мөн өндөр технологи ашиглаж мэдээлэл өөртөө хэрэгтэй мэдээлэл олж авах, өөрийгөө хөгжүүлэх ийм боломж нэгдэж байгаа. Тэгээд энэ өндөр технологиудыг ашиглаж өөрийгөө чадваржуулах ийм одоо орчин нөхцөл бүрдсэн байна. За ингээд одоо энэ брайлт хөрөмж маань ажиллаж байна. Монгол NVDA дэлгэц уншигч програм маань ажигласан компьютер маань одоо бүрэн ажиллана. Хоёр номын санч маань хамгаалсан. Манай төсөл Канада сангийн орон нутгийн хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгээр 9 сарын 1-ээс 2 сарын 1-ний хооронд хэрэгжиж байгаа төсөл. Энэ төслийн үйл ажиллагааны хүрээнд Улаанбаатар хуудсад орон Сүхбаатар гэсэн аймагуудад хараагүй хүмүүст зориулсан техник технологийн шийдлүүдийг нийтийн номын сангаар үйлчлэгэнд нэвтрүүлж байгаа. Хараагүй хүмүүсийг мэдээлэл харилцааны технологиор дамжуулан чадваржуулах гэсэн нэртэй ийм төсөл хэрэгжиж байгаа. Төслийн хүрээнд номын сангуудад иж бүрэн компьютер, монгол хэлний ярьдаг програм, дэлгэц уншигч програм болсон. Мөн 2 брайлт хөрөмжүүд мөн DC тоглоулагч гэдэг ийм технологийн шийдлүүд хараагүй хүмүүсийн одоо мэдээлэл авахд нийт шаардлагатай ийм технологи томд хөрөмжүүдийг эдгээр номын сангууд байршуулж хараагүй хүмүүст мэдээллийн үйлчлэгээ хүргэх ийм боломж нэгдсэн. Өнөөдрийн номын санч нарт зориулсан 2 өдрийн сургалтын эхний өдрийн үйл ажиллагаа маань эхэлж байна. За өнөөдрийн хувьд бол 2 номын санч маань брайлт хөрөмжүүд болон монгол хэлний програм DC ном тоглоулагч буюу одоо захин ном тоглоулагчаа хэрхэн одоо ашиглах тухай харааны бишэлтэй иргэдэд яаж эдгээр томд хөрөмжүүдийг ашиглаж үйлчлэгээ үзүүлэх вэ гэдэг талаар сургалт явуулна. Харааны бишэлтэй хүмүүс 280 сая гаруй байдаг гэж хэлсэн. Энэ бол туслагч хөрөмжүүд буюу туслагч технологи гэж байдаг. Тэр нь одоо assistive технологи гэж нэрлэдэг англиар. За тэгэхээр энэ нь одоо ярьдаг програм, брайлт хөрөмж, захин ном тоглоулагч их зэргийн хөрөмжүүд маань бүгдээрээ туслагч технологи байна. Яг юм. Orbit reader гэдэг нь миний барай суулж байгаа хөрөмж байна. Энэ дардыг энэ туршлагууд нь эсрэг тал руугаа буюу одоо энэ барай бичиг гардаг хэсэг нь яг нэг хэрэглэгчийн тал руу гарсан тохиолдолд зөв харсан гэж бодсон. За ингээд доотлолт нь буюу яг хэрэглэгч талдаа хэрэглэгч рүү харсан байдлаар ийм 20 ширхэгнүүдтэй барайл цэг гарч идэг мөр байж юм байна. За яг юу байна гэдэг нь бид нар студид очиж бичсэн номыг аудио ном гэж нэрлэдэг. Одоо жишээлбэл CD media дээр байдаг шүү дээ. Одоо дэлгүүр байж идэг CD-гээр байдаг номыг зөвхөн аудио ном гэж хэлдэг. Тэднийг захин ном эсвэл DC ном гэж ярих юм байна. DC ном гэдэг нь юугаар ялгаатай юм гэхээр ерөөсөө тэр аудио номыг чинь янзлаар
одоо хуудасаар өгүүлж явдаг, үг үгээр өгүүлж явдаг, өгүүлэр өгүүлж явдаг ч юм уу. Тийм тохиолдлыг нэмчгээрээ бейсийг олгож байгаа юм байна. 2006 онд Австрали улсад хоёр хараагүй залуугийн санаачлахаар бий болсон юм. Одоо 10-аад жилийн турш хөгжөөд маш сайн програм байна. За энийг компьютер дээр шилжүүлээд энэ програмтай хэвчээ танилцах бол маш их юм. Нэг их үйлчлэл ярьж байна. Өөр ажиллаж явах хэрэгтэй. iPhone дээр өөр дээр voice over гэдэг ярьдаг програм байгаа. Энэ програм нь ажиллаж явах шаардлагатай. А мэдээж хараагүй хүмүүс орж ирээд өөр хурцаа холбоно гэвэл өөрсдийнх нь програмаар ярьж их байна. Android. Android бол юу вэ? Чи яасан гээ ороо. Яа. Зэрэг дахаар Bluetooth нэгж байгаа ч юм. Чи Bluetooth нэгж байгаа гэсэн долоод юу таа. Одоо жишээлбэл Firefox. Заби юу үзэх юм бэ? Гэт ингээд энэ дээр барайлаараа соншоод байна. Голын төслөрийг зүүн цогтой тарчих. Тэгэхээр энэ бол Зүүн сум. чи компьютерт энэ юу дээр? Тийм. Орбит дээр. Зэрэг тарчих. За. Сайн үйлчлээрээ. За тэгээ өнөөдрийн хичээл бол ингээд дуусчих. Маргааш бид нэр цахим ном хэрхэн бүтээх талаар, цахим файл одоо хэрхэн бүтээх талаар тэр цахим файл гэдэг маань ерөөсөө шууд сканерээр оруулчаад бас ажилтгүй байх юм. Хараагүй хүмүүс зориулаад яаж тэрийг тохируулах уу, яаж тэрийг форматлах уу, яаж тэрийг одоо хараагүй хүмүүс тохируулж хийх үү гэдэг талаар хичээл авах байгаа. За ингээд өнөөдрийн сургалтаа эхлүүлэхэд бэлэн боллоо. За өнөөдөр бол өдөр хоёр номын санч маань захим материал бэлдэх, хэвлэл номыг сканераар ашиглаад захим ном болгох, мөн болгосон одоо файлаа форматлж Word програмаар форматлаад одоо яг хараагүй хүмүүст унших боломжтой болгож тухайн материалыг бэлдэх тухай сургалт явуулна. Ямар үед яг нэг онцлог хэмжээгээр энэ байгаа хоёр таймер маш их цаашаа хөдөлж баримтыг сканер учраас илүү бас юу нэршил тэгш байдал сайтаа сканер гэдэг талгаар зөв би гэж хэлж байгаа. Бүрдэж байгаа. Тэгээд энэ дээр байгаа энэ stock гэдэг тавч байгаа сканерыг хасаад энд байгаа энэ цэнтрээр лааж байгаа энэ давчрууд бас юм. Тэгээд сканер наас За сайн байна уу? Харин хүмүүс энэ бас биш нэг юм хэрэгэлсэн байна. За энэхүү сканерын хувьд бол нэрийн хуудаснаас эхлээд бүр том A3 хэмжээтэй материалыг сканерлах боломжтой. Хуудсуудыг бол автоматар тохируулж секундээр тохируулж болно. Эхлэх секунд дуусах секундээр нь номын мөрөд технологи зургийн функцээс хажуугийн хороо орсон фигер ажиллах технологи төрөл бүрийн номнууд сэтгүүл, сонин, нэрийн хуудас, сонин зэргийг бол сканерлж PDF болон зургийн хэлбэрээр гаргах боломжтой байгаа. Image quality is хоёр color mode юу мөнгөний урмыг тохиол гэж байна. Тий, за одоо бол за apply. За болж заанаа та. За тэгээд энэ бүгдийг чи гарчиг болгоод үзүүлж болно гэж байна. Бүх алдаагаа зас дуусаа. Бүх юу хуудсууд хэмжээг тавиад бүгдийг гарчиг дуусна надад хамгийн зүйл хийсэн юм. За шийдж үжгийн. Тасах.